Одоогоос 19 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Улсын хурлын гишүүн Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Жил бүрийн энэ өдөр ардчилсан намын удирдлагууд болон үе үеийн ардчлалын төлөө зүтгэж байсан зүтгэлтнүүд Санжаа сүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ уламжлалаар өнөөдөр Зориг агсны хөшөөнд ардчилсан намын дарга Улсын хурлын гишүүн Эрдэнэ, Улсын хурлын дэд дарга Санжмитов, Улсын хурлын гишүүн Мурат бүрөвд орж ардчилсан намын удирдлагууд болон ардчилсан намын хэрэг эрхлэх газрын ажилтнууд хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн 10 сарын 2-нд Зоригийн дурсгалыг хүндэтгэж ардчилсан намаас цэцэг өргөний хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. За энэ жил яг уламжлалт арга хэмжээг зохион байгуулж өнөөдөр ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг ардчлалын Алтан хараацсан болсон Санжаа сүрэнгийн Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг уламжлалын дагуу зохион байгуулж байгаамаа. За энэ гэмт хэрэг бол Монголын улс төрт очруулсан маш том хар тал үлдээсэн ийм улс төрийн зорилготой гэмтрийн үйл байсан гэж би хувийн хувьд боддгийн. За өнөөдөр энэ бол Монголд бас үнэхээр тайван замаар хэдийгээр ардсан хувьсгал явагдсан гэж ярьдаг боловч энэ ардсан хувьсгалын үн цэнийг бас тодорхойлсон. Энэ ардсан хувьсгал бол бас хямд хялбар замаар ирээгүй шүү гэдгийг бас харуулсан. Энэ томоохон согонд болсон үйл явдал байсан юм аа. Тэгээд өнөөдөр бас анх 89-90 оны ардсан хувьсгалыг үүсгэн байгуулж байж тэр үед энэ ардчлалын амдаалагч байсан энэ хүний түүхэн үүрэг оройлыг бол бид хизээж мартаж болохгүй. Тийм учраас бид өнөөдөр жил бүр 10 сарын 2-нд үзүүлдэг хүндэтгэлийн арга хэмжээг бас боломжлолтой зохион байгуулж байгаамаа. Мөн тэрээр үргэлжлүүлэн Зориг агсны ардчлалын төлөө оруулсан хувь нэмрийг ардчлалын төлөө зүтгэж явсан журмын нөхөд болон ардчлалын үйл хэргийг үргэлжлүүлэн авч байгаа хүн бүр мартах учиргүй гэсэн юм а. Ардчилсан хувьсгалыг мандайлагчдын нэг Санжаа сүрэнгийн Зориг харамсалтайгаар юмнасаа алдсан өдөр байгаа. Тэгээд ер нь бол цааш тэр Монголын түүхэнд их томоохон сургамж болж үлдэх ёстой. Энэ бол улс төрийн бүлэглэлүүд яаж ирээцээрээ алдаж явандаа ингэж улс төрийн аллагын хэмжээнд төрсэн ийм өдрөө гэдгийг бид нар мартаж болохгүй гэж ойлгож байна. Ер нь зүгээр энэ хэрэг дээр ингээд харж байхад энэ Монголын ардчилж гэсэн бас ухарж мэдхээр тийм цаг үе тухайн үед байсан. Гэвч тухайн үед яхахгүй манай иргэд тэр тусмаа тухайн үеийн ардчилсан нам энэ ардчлалын мананд ардчлалын мэдрэмжтэй асуудалд хандж иж Монголын ардчлал бас үлдсэн болов уу гэж би үздэг юм аа. Ардчилсан намын удирдлагууд Улсын хурлын гишүүдээс гадна Зориг агсны дүү, оюун болон түүний найз нөхөд намын журмын нөхдүүд нь Санжаа сүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм аа.